Хүн бүрийн амьдралд сайн эсвэл муу ямар нэгэн дадал зуршил байдаг. Эдгээр дадал зуршлууд биднийг болон бидний амьдралыг бүтээн байгуулдаг. Тэгвэл таныг болон таны итгэлийн амьдралыг бүтээн байгуулдаг сүнслэг ямар дадал зуршил байна вэ? Үнэхээр өдөр бүр Бурхны үгийн өмнө ирж залбирна гэдэг нь. За бидний нэрсээр хэлдгээр чимээгүй цаг хийнэ гэдэг маань бидний итгэлийн амьдралыг босгон байгуулах маш гайхалтай, маш чухал нэгэн дадал зуршил юм аа. Тэгэхээр би таныг цахим чимээгүй цагта хамт байж өдөр бүр Бурхны үгийн өмнө ирж суудаг байгаасаа гэж хүсэж байна. Та Библийн нэгэн хэсгээс уншаад тэгээд Бурхны өмнө залбирах цагийг гаргаарай. Өнөөдөр бид маш завгүй цаг үед бид амьдарч байгаа боловч бид төрхөн хугацаанд Бурхны өмнө чимээгүйгээр ирж суугаад Бурхныг сонсох, бас Бурхантай ярилцах, түүний үгээс суралцах энэ чухал цагийг, энэ чухал сүнслэг дадал зуршлыг бий болгосноор маргаашийн бурханлаг, хүчрхэг та болон таны амьдрал бий болох юм аа. Эзэн таныг өргөх болтугай.